Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Найдмадын бэрхшээл гихчээр ёстой л бэрхшээл нэрэндээ зогсон гэлдэг Оросын цагдаа нарын ганц бэрхшээл болцоход байсан юмсан ч тэрээр 1990 онд 18-наас хүрүүтэй жижигээр танхаарч байсаар 3 жилийн ял авч шоронд оржээ. Гэвч тэр ганцаар болвоогүй юу шоронгоос оргож бусдын эд зүйл булаах дээрэмдэх шөнө оройн цагаар нэг ээрээ яваа эмэгтэй хүнийг хүчндэх зэргээр нэг хэсэг манаргаад буцаад шорондоо орсон байна. Бэрхшээл нийтдээ 4 удаа Монгол улсын нэрийн өмнөөс тогтоол уншуулсан бөгөөд ямар сайн даал хянагч нар түүнийг гэмтхэрэг үйлдэж шоронд орох болгонд нь чи ёстой. Бэрхшээл нэрэндээ зогсон бэрхшээлтэй хулгайч юм а. Эцэг их хоёр чинь чамд ёстой гайтай нэр өгсөн байна. Очиж бэрхшээл байхдаа жахалж. Үүний оронд найдвар ч юм уу бүтэмж боломж гих мэтийн нэр өгчихгүй яав да гэдэг байж. Хариуд нь бэрхшээл. Ахад маань бүтэмж гэдэг нэр өгöd бүтээгүй юм гэдэг. Тэгэхээр надад бэрхшээл гэдэг нэр өгчлээ. Тэгтэл би гэдэг амтэн гүн болчихдаг байгаа. Хүндээ би агуу их бэрхшээлтэй хүн шүү гэж ханхалцдаг байж. Манер 1995 онд шоронгоос суллагдаад мөн л засварлгүй байсаар 1 жилийн дараа 3 жилээр яллагджээ. Хуйхтай юм ургаж хугацаатай юм дуустдаг контрбер 1998 онд суллагдаад Орос руу явж 8 эрхлэхээр болсон байна. Гэвч 8 хийгээд гавьсангүй. Майнтын шоронд хамт ял эдэлж байсан Гага бунцэг гихч цуутай гэмт хэрэгтэнтэй Оросд тааралдаж түүнтэй хамтран нутаг нэгтнээ дээрэмдэж эхлэв. Бүрэн бус мэдээгээр тэрээр 20 гаруй удаа дээрмийн гэмт хэрэг үйлдснээс гадна 4 чимэгтэй хүчиндэж эд зүйлсийг нь дээрэмдэж авсан байна. Хойшоо явж 8 хийдэг хүмүүсийн мэдээллээр цагдаагийнхан түүнийг 2000 онд Оросоос баривчлах гэсэн боловч мань бэрхшээл бултаж амжсан бололтой. Энэтхэд хүчиндэж буй эмэгтэйчүүдээ маш зэрлэгээр зодож гэмтэл учруулж байсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Мөн бусдын эд зүйлсийг дээрэмдэн булаахта худаг, авдирх зэргийг ашиглан хохирогч нарт гэмтэл учруулах замаар өөрийн гэмт үйлдэлээ гүйцэлдүүлдэг аж. Төвний үйлдсэн хэргийн улмаас хохирсон дээгийгч эмэгтэй мэдүүлэхтэй. 2001 оны 3 дугаар сард би Оросд байсан юм. Нэг орой би Ломоносовын их сургууль орж нутгийнхаа Монгол оюутантай уулзчаад буцаж явтал араас нэг хүн гинэт гарч ирээд үстэж чирсэн. Тэгээд нэг эвдэрсэн байшинд оруулаад үснээс цулгаж хазар руу чулуутай гараараа цохиж айлган сүрдүүлж байгаад намайг хүчинтсэн. Түүнээс гадна миний зүгхэнд явсан $800 гар утас зэргийг дээрэмдсэн. Тэр хүн миний илэг рүү цогцохоо зүгтаасан. Түүнд зодуулсны улмаас миний хамар мөрийсэн гэж мөн хохирогчжээ мэдүүлэхтэй. Би нэг орой Москвагийн захад байдаг Атлантида кинотеатрт кино үзчихэд байрлуугаа явж байтал өндөр нуруутай, хянган хамартай, ширүүн харцтай нэг монгол залуу миний хажуугаар зөрсөн юм. Гэтэл тэр хэдэн хормын дараа араас гүйж ирээд чи илэг нэгтэн монгол хүнээ танихгүй дүрсгэд их байх шивдэ. Ингээд чи танихгүй бай гэд намайг үстэй давгаар нь би айгаад газар сууссан. Тэгтэл тэр миний зүүн дал руу цохиж гарт минь байсан цүнх аваад зүгтаасан. Түүнийг зүгтаагаад явсны дараа гар халаа өргөд байхаар нь харахад их цус гарч байсан тул худгалуулчихлаа гэж бодсон. Тэр залуу намайг авдирхаар хатгаад цүнхийг минь аваад явсан байсан. Хэмээч. Энэ бол түүний үйлдсэн хэрэгээс хохирсон олон хүний зөвхөн хоёрынх нь яриа. Бусад хохирогч нар эрүүл мэнд сэтгэл санаагаараа маш их хохирсон байгаа юм. Тэрээр Оросын цагдаа нарын хараанд өртсөн төдийгүй бөгөөд элэг нэгтнүүдэд дээрэмдэж хүчинтхийн хажуугаар Орос авгайчул руу халдаж эхэлсэн гэдгээ. Тэгм үед тахир дутуу хүн гэмт хэрэг үйлдсэн байхад шоронд ордоггүй гих яриа байдаг байлаа. Гэвч энэ нь огт худлаа бөгөөд шоронд өрөөсөн гаргүй, өрөөсөн хөлгүй. Тэрч байдгаа сохор дүлий хүн ял эдэлж байсан байдаг. Энд өгүүлэх гал бадрахын самгалдаа хэмээхээр хулгай хийж байгаад 2 давхраас унаж гэмтээд зүүн хөлөө тайруулахад хүрчээ. Уг нь
амархан идэгчих байдал манер хулгай хийсэндээ бантаад эмнэлэг цагдаа интерес зугтаж айлын эзгүй амбаарт 3-4 хоног бөгж байгаад гэмтсэн хөлөндөө бохир оруулж улам сэдрээгээд хайчихсан байна. Эцэст нь эмнэлэгт ухаангүй хүргэгдэж зүүн хөлөө өвдөгнөөсөө доогуур тайруулжээ. Түүний шил бидээлж хувлаад баргал 5 бетоны дайтай болчихсон байсан гэдэг. Манерийг эмнэлэгт цар гаруй хэвтээд тэрэгэнцэр дээр төрүүлээд эмнэлгийн хаалгаар гармагц цагдаагийнхан шууд баривчлаад авч явжээ. 2 гараа гавлуулсан самгалтай цагдаа нарт хандаж та нар арайч дээ. Хөлгүй хүний 2 гарыг гавлаад байхдаа яадаг юм. Тэгэж ярих юм бол та нар дахир дутуу хүнийг баривчлах эрхгүй шүү гэж томорход цаадуулна. Бэтгий дэми юм яриад бай. Хөлгүй хүн ял эдэлдэг юм заа юу. Чи анхных нь биш, сүүлчийнхэн ч биш мэдвүү гэж тавлсан байна. Ингээд хөлгүй самгалтай удаа дараагийн хулгайн хэрэгтэй 7 жилийн ял авсан бөгөөд Багнуурын шоронгийн хаалгаар тэрэгэнцэр дээр төрүүлээд нэг л их сүртэй амтан явж орсон байгаа юм. Гэвч манер шоронд дөнгөж ороод л хянагч нарын диаграмд орж тэрэгэнцэр дээр бусдаар төрүүлж тарвалцах нь талаар өнгөрчээ. Нэг хянагч түүний тэрэгэнцрийг холоо авч чулуудаад ялдангай та ялаа идлэх гэж ирсэн юм уу? Ямблах гэж ирсэн юм уу? Чиний хөлгүй байхын тогт хамаагүй. 2 гар 2 нүдийг чинь халахын шоронд ашиглах даал нэг ашиглан. Гэд түүний өмнө баахан ямааны ноолуур авчираад хайчихжээ. Соц нийгмийн үед ноолуураас хялгас түүх гэдэг айхтар ажил өрнөдөг байлаа шүү дээ. Эдүүгээ харин ноолуурын хялгасыг түүж ялгадаг машин бий болчихсон болохоор малчид 8-ачтад ноолуураа шууд л өгчөгдөг болж. Соц нийгмийн үед шууд тушаасан ноолуурыг 3 дугаар зэргийн ноолуурт тооцож үнийг нь их доогуур үнэлдэг байв. Харин хялгасыг нь сайн түүсэн ноолуурыг 1-р зэрэг тооцож өндрөөр үнэлдэг байж. Тиймээс 20 ангитай ойролцоо байдаг малчид хянагч нартай ярьж байгаад хоригдлуудаар ноолуурынхаа хялгасыг түүлэгдэг байж л тий. Ингээд хөлгүй самгалтай 2 нүдэ ширхтэл 2 гараа сар байтал ноолуурын хялгас түүж үйлээ үзэж эхэлжээ. Үүний зэрэгцээ хянагч нар түүгээр хэртэй хувцаа угаалгадаг байж. Ялангуяа хагас бүтэн сайн өдөр түүний өмнө баантай ус хэртэй хувцас 2 зоолдтой байх жишээт. Тиймээс самгалтай заримдаа би 2 давхраас унахта гараа гимтэхгүй яавда гэж халаглдаг байж. Энэ үгийг хянагч нар сонсчход самгалдаагүй та тэгж новшрахгүй шүү. За чи тэгвэл өөрийгөө өрөөсөн гаргүй гэд бодчих. Харин 2 хөл чинь байгаа шүү. Хаалхын шорон ардын айрам 2 хүний хөлийг ингэж ашигладаг юм. Гэд түүний өрөөсөн хөлөнд алчуур углаад шал зүлэг гэсэн байна. Гэвч өрөөсөн хөлтэй самгалтай шал зүлгэнэ гэж юу байх вэ? Тэр шууд л 75-аар бууж өгч. Үгүй хөлгүй байсан дээр юм байна. Яр шиг би хувцаа угаая. Ноолуурынхаа хялгасыг түй гэж уйлгансан гэдгээ. Үүний дараахан самгалдаад өс хонзонтой нэг хоригдол хянагч нарт. За самгалдаа чинь 2 нүд маань хараагүй байсан ч болоосай. Тэгвэл хялгас түүж хувцас угаахгүй амар байхгүй юу гэж ярьж байна. Хэмээн орон дэсгүй гүтгэжээ. Үүнийг сонсоод хэрэгт дуртай хянагч нарын эгдүү хөдөлж самгалдаа дээр гүйж ирээд хаалхын шорон хараагүй хүнийг ингэж ашигладаг юм. Гэд нүдийг нь хар давуугаар боогод 2 гараар нь түрнийгнээс уйчгаж. Самгалдаа түрнийгнээс 10 гаруй минут дүүжлэгдсэний эцэст би ерөөсөө хөлгүй чигээрээ байлт. Энэ маань надад жаргал. Надад хэртэй хувцснуудаа аваад ир гэж уйлан дуулсан гэдгээ. Нээрэж шорон гэж гэмт хэрэг уйлдэж эрхээ хасуулсан хэм гайрч янз бүрээр ашиглаж чаддаг бөгөөд сохор дүли хэлгүй хүнээр хийлэгдэх тусгай ажил хүртэл байдаг байна. Хаалхын шоронд хөлгүй самгалдаагаас гадна хөлгүй рэнцэн, хөлгүй давагд орж хэмээх 2-3 хүн ял эдэлсэн байдаг. Хөлгүй давагд орж гихчээр хүн амны хэрэгээр шоронд олон жил суугаад гарсан боловч мэдрэл нь муудаж хамраас нь цус нус 2 зэрэг гоождаг болсон бөгөөд 1980-ад оны сүүл үед туул рестораны үүдэн дээр хүмүүсээс гуйгаад л зогсдог байл. Одоо чухам үгсэн амт нь бөөмд. Харин хэлгүй хүн ястай л өдрийн отчиг цөөхөн байж. Бат зүх гихч хэлгүйэр их сайхан хөмөлдөг байсан бөгөөд
Зарим хоригдлууд түүнийг хэлтэй байсан гэж ярьдаг. Гэхдээ хэдий хэлгүй болж жүжиглээ ч гэхэд тийм олон жил жүжиглэж чадахгүй л болов. Ямар сайн даал түүний байцаагч нь "Бэн хэлгүй хүнийг чинь байцааж чадахгүй. Шүүх хэмнэлгээр оруулж хэлтэй хэлгүйг нь тогтоож өг" гэсэн шаардлага тавьж байж. Харин дүлий хүн нилээд хэд байжээ. Малжи мөнх насан гэгч дүлээр олон жил шоронд суугаад гарчээ. Онцгой дэглэмийн шоронд 2 хүн алсан арзгай соном мөн л дүлий байж. Гэхдээ тэр хизээ дүлийрэхээ сайн мэднэ. Зарим хоригдол өөрийг нь муу хэлж байгаа, хүний яриаг сонсохдоо айхтар гэж ярьдаг. Ямар сайн даал туршиж үзэхээр зэрэгэлдэх наарн дээр нь түүнийг элдвэр муу хэлэхэд аль хэдийн сонсчихсан өс хонзон санаад явдаг байж гинэ. Чихэна. Ямарваа нэг юм ёр совин хэмжээгээр зүүн бэлэгтэй байдаг гэж үнэн байхаа. Зүүдэлсэн зүүд хүртэл биелэх, түүнтэй төстэй үйл явдал гарахыг алийг тэр гэхэв. Энэ тухай халахын шоронд 22 жил ял идэлсэн Балдан дорж хэмээх 50 гаруй насны эр ийхүү хүүрнжээ. Та өөрийгөө ёр совин зүүн бэлгээр шоронд орсон гэж үздэг гэсэн. Энэ тухайга яриагаа эхлэх үү? Ёр нь ямарваа нэг юм ёр совин хачин муухай зүүн бэлэгтэй байдаг. Би үнийг 10 жилийн сургуульд ороогүй байхаасаа эхлээд л мэдэрсэн юм. Би хар багаасаа хон хариулж, түлээ түлж дөхүүлж, аав ээж хоёрынхоо гарын үзүүрт нэмэр болсоор л ирсэн юм. Намрын нэгэн өглөө миний нагацах даш дорж 2 шар тэрэг хөдлөө түлээнд явдаг юм байна. Аав сумын төв орохоор явчихсан. Манай хотод надаас өөр эр хүн байхгүй байлаа. Би хон малынхаа хошуу гэргүүлж гүүгээ татаад үлдсэн юм. Даш дорж ах уг нь орой хоногтоо гэхэд л хүрээд ирэх газар түлээнд явсан юм. Гэтэл байдаггүй шүү. Орой гүүгээ тавьсны дараа их гэрт гал түлэх боллоо. Тэр өдөр зэвэргэн салхи хүүгэн үлээж өрхний оосор пад зогсон яозгүй өдөр байсан болохоор гал сайн түлж гэрээ дулаацуулах санаатай зуухандаа гал асаал. Тэгтэл түлээн дотор томоо гихчийн яр байв. Хараад байсан яг л үхрийн толгой. Би түүнийг удаан асаг гэж авч ороод зуухныхаа тагийг авч өнөөхөө хийл. Яг тэр агшинд ээж орж ирээд "Чи чинь ямар гээ том хар юм хийчихв?" гэхтэн би ээжийг цаашлуулж "Үхрийн толгой хугалж байна" гэвэл ээж "Нээрэл үхрийн толгой шиг янзын дүрстэй яр байна шүү" гэж бил. Тэгж байтал шүн боллоо. Айрга бүлж дуусаад даш дорж ахыг жаахан хүлээл. Тэгтэл ах ирдэггүй. Шөндөл боллоо. Өглөө боллоо байдаггүй. Маргааш нь үд өнгөрлөө. Бас салалга. Гэтэл оройхон хэрд даш дорж ах ганц үхэр тэрэг хөдөлж нэгийг нь араас нь угсарчихсан ирж явна. Нэг шахуу гун хөдлөөд явсан тэр нь туйлаад алга болж л гэж ээж хэллээ. Гэтэл нэг үхрээ хойд тэрэгэн дээр аччихжээ. Тэр гун нь үхчихэж. Гадаа ирүүтэл юу болов яав ив болов. Даш дорж ах нүдэндээ нулимс цэйлэгнүүлээд нэг үхрээ модон цохиулаад алчихлаа гэдэг юм байна. Хариуд нээж "Өөхөр яах вэ? Өөрөө л минь ирснээс хойш" гэж ахыг тайлгаруулаад гэртээ орсон хойноо надад хандаж "Ёртой юм шиг үхрийн толгой хуухалж байна гэд чи өчигдөр яр түлээд байсан" гэснэ. "Яманд бэлэг дэмбэрл муу ёр гэж байдаг юм шүү хүү минь" гэж билээ. Энэ бол надад тохиолсон хамгийн анхны ёр совин. Харин дараагийн ёр совин намайг шууд шоронд өгчихсөн юм да. Би 1972 онд цэргээс халагдаж ирээд нэг хэсэг арх айраг эргүүлж манаргасан юм. Нэг өдөр манай хот айлынх нь нүүж суугаад бөөн ажил дэгдлээ. Би хоёр нөхрийн хамт сайхан эрүүл хөрсөн дээр туглын хашаа барихаар болов. Тэгээд нэг муу балт сүхээр модон шон газарт шааж оруулж байтал нөгөө сүвчин сугарч очоод болдоггүй. Тэр үед би хажуудаа байсан Пүрв гэдэг залууд хандаж "Сүг сугараад байна. Гай болж наад муу толгой дээр чинь унчхаж магадгүй шүү" гэж хэлтэл хажууд байсан Гамбат гэгч залуу Пүрвийн толгой дээр сүх унаж бид халуун зунаар газар ухаж цагаан будаа зоглох юм биш биз дээ гэж хэлж Пүрв бид хоёрч дагаад хөхөрч баясаж байв.
Үүгээр зогсохгүй Ганбат бид хоёр Бүрвийг өгчихвэл авгааг нь авч суун энтэр гэж баахан хөхрөлдөж хариуд нь бүрөө. Манай авгаатай Ганбат л суугаасаа. Яагаад гэвэл мал хуй олонтой юм. Тэгээд ч халамжтай байж магадгүй. Харин Балдан самбуу бол аригтаа тэнэд явчихна. Гэгцэргээр намайг цаашлуулж байв. Тэгтэл ёстой л нөгөө ёрс совин нь ирвүү гэлтэй. Өнөөмөө сүгчин сугараад Бүрвийн толгой дээр биш Ганбатын толгой дээр ундаг байгаа. Ганбат явган суучихсан. Ухсан нүхний шороо малтаж байсан хэрэг. Тэр шууд л ухаан алдчихсан. Сүгч маш хүчтэй унсан л да. Тэгээд л эмнэлэг энэ болоод явчихлаа. Харамсалтай сумын төвөөс 80 гаруй километр зайтай байсан болохоор эмнэлгийн тусламж авч чадаагүй. Бид морин тэрэг хөлөглөөд ухаангүй хэвтэ Ганбатыг авч явсан боловч замдаа нас барчихсан. Ингээд би санамсар болгоомжгүйгээс хүний аим хөнөөсөн хэрэгт унчхан тэр. Ганбатын ах дүүнэрч гомдолтой энтэргээд зарим нь бүр санаатайгаар алчсан юм шиг амийг нь амиар солино энтэр гэж танигдсан. Харин шүүх надад 7 жилийн ял өгсөн. Тухайн үед хууль чанга байл. Санамсаргүйгээр автын осол хийгээд хүн дайраад алчсан байхад дор хаяад 5 жилийн ял авдаг байлаа шүү дээ. Одоо харин ар гэрт нь хэдэн төгрөг өгөөд л тэнсэн ял авчихдаг гэж сонссон юм. Мэдгүй. Би тэр муу гайтай сүхнээс болж шоронгийн тав болсон хүндээ. Та 7 жилээр яллагдсан мөртлөө яагаад 20 гаруй жил шоронд суучихсан юм бэ? Бас л ёрсав нөлөөлсөн хэрэг. 1979 онд шоронгоос суллагдаж ирээд нэгдлээс хідэн хонь авч маллах юм болвоо. Тэгтэл өвлөн зуд болж сумын төвөөс трактораар өвс татах хэрэг гарлаа. Би сумын захиргаан дээр давхиж очиод нэгдлийн дараагаар бичиг хийлгэж Годов дорж гэдэг тракторын жолоочтой цуг өвс авчаад гэрлүүгээ явлаа. Би өвстэй болсондоо баярлаад замдаа 2 жишил арх задалж Годов дорж жолоо барьж яваа мөртлөө л архийг цөлөөд байв. Тэгээд очиод өвсөө буулгаж байтал Годов дорж. Энийх уруу газар байна. Тракторын дугуун дор юм ивсэн дээр байх гэхээр нь архинд нилээн халамтсан би. За юун сүртэй. Трактор чинь өнхөрлөө гэхэд би үсрээд буучгаж дөнгөх байлгүй. Хөгшин чин согтууч гэсэн сохор ухаантай гэж хоригдсон юм. Годов дорж хариудна. Мэдэхгүй. Чи тракторын дугуйн дор орж шархны халуун болох юм биш биз? Өдөр ойчсан махыг авахгүй шүү. Харин би чиний ажил явдлын үеэр газар чинь явж өгнө. Муу хүүр чи хөлдүү газар ухуулж алах юм биш биз? Гэхдээ санаа зовлтгүй. Надад хөлдүү газар гэсгэх тракторын дугуй байгаа. Гэгцэргээр марзагнаж бийж хариуд нь бас мөчөөгөө өгөлгүй. Газар ухаж ажил удаад яах вэ? Хөгшнийгөө жаргаланд хайрхны орой дээр нутаглуулчихарай. Гэгцэргээр ханхалцаж байсныг яа. Тэгтэл гай болж нөгөө трактор чинь гинэт уруу газар өнхөрдөг байгаа. Би ч яах вэ үсрээд буучгаж байгаа. Харин нөгөө Годов дорж чинь кабинд орж тоормсоо татах гэж баарцаглаж яваад урд талынхаа дугуйн доогуур орчихсон. Ингээд бас хүн амны хэрэг гараад ирдэг байгаа. Манай хажуу айлын хүн Годов дорж бид хоёрын яриаг сонсож байж л дээ. Тэгтэл тэр шүүх орол дээр талигач тракторынхаа дугуйн дор юм ивэх гэтэл согтуу толгой балдан дорж хориглоод юм ивүүлээгүй. Гэгцэргээр манига хөнтөрчихдөг байх. Тэр сайн дач биш намайг шоронд явуулж эхнэрийг минь авч суух гэж байсан бололт. Нэрэж намайг 6 жилийн ял аваад шоронд явхад тэр этгээд эхнэрийг маань аваад суучихсан. Тэр цагаас хойш би 20 гаруй жил шоронгийн хүн болсонд 2 ч удаа оргож ялаа нэмүүлсэн. Ёр савин гэдэг ёстой гайтай юм бил. Одоо харин би оршуулга, будаалга, үхэл хагцал энэ тэрийг ерөөсөө зөгнөж даапаалж даажин хийж яриха болсон. Иймэрхүү яриа бусад хүнд нөлөөлдөг эсхийг мэдэхгүй. Надад л ямар ч гэсэн нөлөөлөд байдгийм да. Гэхдээ дандаа эсэргээрээ. Тухайлбал 1972 онд Бүрвийг үхэх тухай ярьж байхад Ганбат үхчихэж байгаа юм. 1979 онд өөрийгөө үхэх тухай ярьж байхад Годов дорж үхчихэж байгаа юм. Чихэна. 9 настай энх баяр хүү? Ээжийнхээ гэртээ орж хоолоо ид гэхийг анзааралгүй. Үеийн хүүхдүүдтэйгээ тоглож байгаад шөнийн 10 цагийн үед өлсгийн эрхэнд гэртээ гүйж орвол
Эмээн шалан дээр цусандаа хутгалдчихсан. Цаа дөрөнд ээж нь хоолоогоо хэрч үлжигсэн осолтгүй л амьтай голтой татвалцаж байх нь тэрэ. Айснасаа болоод галзуурах шахсан хүү гудамжинд гүйж гараад эмээ ээж хоёрыг хүн алчглаа гэж байдаг чадлаараа хаш гарчээ. Энчмэнээр ойр хавийнх нь айлын хүмүүс уван цовон гарч ирж аллаг гарсан гэр болох нордог эмгэний дорвол их охин хоёр цусандаа хутгалдан өөд болсон байв. Хөршүүд тэр дороо цагдаа түргэн тусламж дуудсан байна. Хэсэг хугацааны дараа түргэн тусламж болон дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн ирж талигачдын цогцыг задлан шинжилгээнд оруулахад нордог эмгэний цогцсноос хутганы шарх 10, охин баяр дулмынхан цогцсноос 22 шарх илэрсэн байна. Ийм төрлийн гэмт хэргийг гаж дунтангууд маниак уудал үйлддэг билээ. Хэрэг гардаг өдрийн 18 цагийн үед инх баяр хүү гудамжиндаа бөмбөг хөөж явсан байна. Уг хэргийн цорын ганц гэрч болох хүү мэдүүлэхдээ оройн хүүхэлдэн киногоо үзчихэд гадаа тоглож байтал ээж намайг дуудсан. Ээж надад 10,000 төгрөг өгөөд 2 шил арх гомын тамхи аваад үлдсэн мөнгөөр нь өөртөө зармаг авч идээрэй гэсэн. Би замын цаана байдаг дэлгүүрт очиж загсан арх тамхи гоминг нь аваад үлдсэн мөнгөөр нь зармаг авч гэртээ орсон. Энэ үед манад 40 иргэм насны намхан нуруутай, хар царайтай, онгор нүдтэй ах сууж исэн. Би тэр хүнийг урд өмнө огт хараагүй. Одоо харвал шууд танина. Хэм ээжээ. Төвний мэдүүлснийг гэрчүүд баталж намхан нуруутай хар царайтай хүн нордог эмгэний гэр жорлон хоёрын хооронд явж байхыг олж харсан. Ёрн тэдний исэн булсын хүн байн гэрдэг хэмээжээ. Үнээс үцхэд талигач баяр дулам бие үнэлгч болж таарч байх шиг. Хэргийн халуун мөрөөр цагдаагийнхан ажиллахад хэцүү зүйл их байжээ. Баяр дулмын хувьд гэвэл орой болгон танихгүй ирчүүдтэй архиддаг, архины мөнгөөр бие үнэлдэг, ёрн л архинд гүнзгий орсон хүүхэн байсан тухай хорооны цагдаа талигаачтай нэг гудамжинд амьдардаг иргэд нотолсон байна. Цагдаагийнхан эхний ээлжинд сүүлийн 7 хоногт баяр дуламтай бэлгийн хавталд орсон хүмүүсийг саатуулан байцаасан бөгөөд үүнд хөгшин, эдэр насныхан, насанд хүрээгүй дунд сургуулийн хүүхдүүд гээд л 30 гаруй хүн хамрагдсан байна. Бие үнэлэгчийн ээж нордог нь 60 орчим настай аж гэлээ охинтойгоо нийлээд архиддаг байсан тогтоогджээ. Мань эмгэн амьд ахуй цагта гудамжныхаа хөгшчүүлтэй хаяа даалуу тоглодог байж. Хөгшчүүл түүнийг төрсөн охинтойгоо нийлж архидлаа гэж зэмлэхэд нордог. Охин маань архийг хуугаад элдвийн харчуултай самуураад байхыг эрүүл нүдээр харж суухад хэцүү юм. Харин түүнтэй хамт архи хуугаад согтуу хэвтэж байх нь арай дээр байх юм гэдэг байжээ. Өдөртөө олон хүн талигаачийнхаар орж гардаг байсан болохоор ээж охин хоёрыг хөнөөсөн гаж дунтныг олох магадлал их л бүрхэг болж хувирва. Гэтэл энэ явдлаас хойш 10 хоногийн дараа нордог эмгэний амьдарч байсан хорооны нутаг дэвсгэрт дахиад нэг хүн амны хэрэг гарчээ. Тэр нь юу вэ гэвэл 70 настай эмгэнийг боомлж хөнөөгд гэрээс нь мөнгөн аяга, хэд хутга, алтан бурхан тэргүүтнийг нь аваад явсан байна. Алуурчныг харсан хүмүүс намхан нуруутай, хар царайт, 40 орчим насны хүн байсан гэж гэрчилсэн төрүүчийн алуурчны төрхтөө явцав тохирсон байна. Англи цагдаагийнхан алуурчны тухай мэдээллийг Нарантуул, Хар хорин, Захын, Алт мөнгөний 8 ажид энд тентхийн ламбардуудад тарааснаар гэмт хэрэгтэн сарын дараа баригдсан байна. Нэг сэжиг бүхий итгээд хэд хутга 5 ширхэг мөнгөн аяга барьц цайлан 200,000 төгрөг аваад явсан тухай ламбардны эзэн цагдаагийнханд мэдээлснээр 3 хүний амийг хөнөөсөн Орсогийн галт хэмээх алуурчин баривчлагдсан байна. Дэрбэр 2 удаагийн үйлдэлээр 3 хүний амь хэрхэн бүрлгсэн тухайга мэдүүлэхдээ намайг дэлгүүрээс тамхи аваад гарах гэтэл огт танихгүй нэг бүсгүй хамтдаа нэг шил юм ой гэсэн. Гайгүй царайлаг бүсгүй байсан болохоор би шууд л зөвшөөрсөн. Тэгээд түүнийг дагаж гэрт нь явж ортол ээж нь гээд хөгшин авгаа сууж байсан. Би авсан архиа задлаа тэр хоёртоо хувааж уусан. Ээж нь настай хүн гэхэд архийг сүрхий цөлж шүү. Удалгүй нөгөө бүсгүй хүүхдэд удаж. Архинд яв болсон. Би сүүлчийн архийг уугаад муудаж ихэлсэн. Нэг ухаан орсон чинь
Ээж охин хоёр намайг элдвэр хараад зүхэд сууж байсан. Энэ новшийн архичныг хөөж гарга гэж ээж нь охиноо загнаж байсан. Тэгтэл охин нь та өөрөө улаан архичин байж бусдыг архичнаад дуудаад байхдаа яадаг юм бэ гэсэн. Ээж нь хариуд нь миний архи уух яах вэ? Чиний наад салтаа чинь 9 шидийн эрчүүд цуулсаар байгаад өдөжгүй эцлээ. Надад очиж ийм муухай янхан хүүхэд заяах гэж гээд гасалж байсан. Охин нь бас мөчөөгөөгүй миний яхандах танд хамаагүй. Энэ муусан эрчүүдийг сэгсэрч байгаад би баяртай байдаг. Одоо энэ унтаж байгаа новшийн эрийг хараач. Хүний архи уучгаад ичигчгүй хурхраад байгамда. Энэ мэтийн новшнуудыг алсан ч багтана. Гэгцэргээр намайг дайрч доромжилсан. Тэгээд л миний уур дүрлцээд тэднийг хутгалж эхэлсэн шиг санагдаж байна. Гэхдээ чухам яаж хутгалснаа санахгүй байна. Хэн байж? Харин хоёр дахь охирогчийн тухайд 10 хоногийн өмнө амийг нь хөнөөлсөн ээж охин хоёр надад алтан мөнгөн эдэл хураадаг нэг эмгэний тухай ярьж өгсөн юм. Тэгээд л одолт хийж байгаад тэр хөгшнийг боомлж хөнөөгөөд эд зүйлийг нь авсан. Хэн байж? Нээслийн шүүхтүүнд ялын дээд хэмжээ оноолсон байна. Шүүгч түнэс. Чи талига чи хөнөөлгүйгээр эд зүйлийг нь авч болоогүй юм уу? Гэж асуухад Орсогийн галт. Таач нь одоо юугаа яриад байна? Хүн алж тоглоно гэдэг чинь надад алт эрдэнэс халаасснаас илүү таашаал өгдөг юм шүү дээ. Хүн алхад надад их гоё мэдрэмж төрдөг юм. Үнийг би юугаар солихгүй. Хэн мэж? Гэвч мань ал уурчин юугаарч сольшгүй гоё мэдрэмж өөрийнхөө амнасаар сольчихсон нь өрөвдөлттэй.